та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн математикийн багш гандах байна. За өнөөдрийн илтгэлээр та бүхэндээ захим гэж хичээлдээ GeoGebra програм болон GeoGebra классыг авч ашиглан хэрэгжүүлсэн туршлагаа та бүхэндээ хуваалцъя. За илтгэлийн маань зорилго нь юу вэ? Захим хичээлдээ GeoGebra ангийг ашиглан хэрэгжүүлсэний давуу тал болон боломжуудыг танилцуулах, за сурагчдын хичээлд хандах хандлагын талаар өөрийн ажигласнаа хуваалцах, за багш хичээлдээ GeoGebra дээрх бэлэн материалуудыг авч ашиглах талаар хуваалцсанаа. За хичээлийн сэдэв маань тэгшинцэгт координатын хавтгай дахь 2 цагийн хоорондох цаг болсон. За хамрах хүрээ маань нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн 8-гийн анги. За нийт хамрагдсан сурагчдын тоо маань 51 сурагчаас 37 сурагч энэхүү хичээлд маань хамрагдсан байна. За одоо та бүхэнд хичээлийнхаа үйл ажиллагааг танилцуулъя. За сурагчдаа эхлээд сэтэлжүүлэх зорилгоор за дараах 2 даалгавраар GeoGebra ангийг үүсгэн ажилласан байгаа. За эхний даалгавар нь маань болохоор шумбагч онгоцны координатыг олох даалгавар гэсэн. За эхлээд багш даалгавраа танилцуулаад сурагчдад харуулсан. За энэхүү даалгаврыг хэрхэн гүйцэтгэх вэ гэж сурагчдаар ажиглуулад дараа нь хамтран ажилласан байна. За энэхүү даалгаврын хувьд болохоор тэгшинцэгт координатын хавтгай дээр байгаа энэхүү шумбагч онгоцны координатыг олох даалгавар. За энэхүү шумбагч онгоцны маань координат нь за эндээс харахад 6 болон сөрөг нэг байт юм ээ. За тэгвэл бид нар координатыг хэрхэн тааруулах вэ? Хэрхэн олох вэ? За тэгвэл дэлгэцний маань баруун талд байгаа гулсагчийг ашиглана. За x координатынхаа гулсагчийг ингээд хөдөлгөөд олоход за тухайн координатынхаа тухайн цэгийнхаа x координатыг олж байна. За x координат нь 6 гэдээ бид нэр олцсон тохиолдолд за тухайн шумбагч онгоц маань дуранд ойртож харагдаж байна. За мөн автоматар y координатын маань гулсагч нь гарч ирж байна. За одоо бид нэр y координатынхаа гулсагчийг мөн ингэж олно. За олсон тохиолдолд за доор маань энэс стикер гарч ийн болон бас дээрэс нь маш сайн мэн гэсэн үг гарч байна. За мөн ажиглахад энэхүү шумбагч онгоц маань ногоон гэрэлтэй байсан бол улаан гэрэл болон улаан гэрэлтэй болж зөв боллоо тухайн юг координатыг зөв боллоо гэж гарч ирж байна. За энэхүү даалгаврыг хийсний дараа хүүхд ахаад дараагийн шинэ байршлыг өөрчилж болно. Онгоцныхаа шинэ байршлыг. За шинэ байршлыг өөрчлөхөд за сурагчийн хийсэн оноо маань гарч ирж байна. За шумбагч онгоцныхаа байршлыг за өөрөө бас ингээд гулсагчаа хөдөлгөөд байршлуудаа өөрчлөлт бол. За энэ тохиолдолд сурагч бүр одоо зөвхөн нэг координат дээр байгаа ижилхэн даалгаврыг гүйцэтгэхгүй сурагч бүрт өгж байгаа өгөгдлүүд нь өөр байгаагаар бас онцлогтой байна. За гэвчлэн дараагийн даалгаврыг гүйцэтгэе. За дараагийн тохиолдолд дахиад харъя. За энэ дээр мөн ихад гулсагчаа байрлуулад сөрөг 4 болон за эрг 4 бай тийм ээ. Гулсагчаа тааруулсан тохиолдолд за зөв маш сайн байна зөв байна гэсэн энэхүү тохиол маань автоматар цаанаасаа гарч ирж байна. За сурагчид маань шинэ байршлсан гулсагчаа хөдөлгөөд дараа оноогоо аваад гэх мэтчлэн энэхүү даалгаврыг хийгээд за тэгшинцэгт координатын хавтгай дээр цэгийг тэмдэглэхтэй цэгийг олох гэсэн сэргээн санах энэхүү дасгалыг сонирхолтойгоор хийлгүүлж болсон байгаа. За дараагийн даалгаврын хувьд болохоор за дараах дүрсүүдийг зөөгөөд нэг эсвэл 2 жижиг квадрат дүрсийг бүрхэг байна. За энэхүү даалгаврыг зөв хийснээр хэрхэн дүгнэх вэ бол за доор нь байгаа нүүрний хувирлыг харах юм тийм ээ. За энэхүү хувирал маань одоо нүүрний дүрсний хувирал маань одоо уруу байгаа бол дасгалыг зөв хийгээд хүүхэд хийж эхэлснээр за нүүрний хувирал дүрс маань хувирч харагдах. За энэ дээр болохоор нэг том болон 2 жижиг квадратыг алийг ч хүүхэд хийж болно тийм ээ. Энэгээр хүүхдүүд маань эргээд Пифагорын теоремынхаа баталгааг олчиж байна шүү дээ. Дүрсүүдийн маань одоо талбайг бүрхэж байгаа дүрсүүд маань яг ижилхэн хэмжээний дүрсүүдээр за 2 жижиг болон нэг том квадратыг бүрхэж болж байна гэдгийг ингээ хүүхдүүд маань ингээд зургаараа өөрөөсөө ажиглав сэргээн батцаж. За энэ 2 даалгавраар болохоор GeoGebra ангийг үүсгээд хүүхдүүдээр ажилласан байгаа. За үүсгэсэн ангиа харуул. За ер нь бол хичээлд хамрагдсан сурагчид маань бүгд орж ирж даалгавар хийсэн. За даалгаврыг
одоо GeoGebra ангийн маань давуу тал нь гэвэл бүх сурагчдаа ангидаа оруулсны дараа даалгаврыг нэгэн зэрэг эхлүүлээд за тодорхой хугацаанд бүх сурагчдаар ажиллуулсны дараа багш автоматар даалгаврыг хаадаг. За бүх сурагч ирэх тэгштэй тийм ээ. Зарим нь хугацаа илүү хугацаанд богино хугацаанд хийн гэсэн асуудал гарахгүйгээр бүгдийг эрх тэгш ижил хугацаанд хийдгээрээ бас онцлогтой байгаа. За бас нэг давуу тал нь болохоор тухайн сурагч даалгаврыг ороод ажиллаж гин үү эсвэл тухайн сурагч даалгаврыг хийж эхлэегүй байна уу гэдгийг багш давхар хянаад чиглүүлээд явах боломжтой. За үүн дээр бол бүх сурагчид маань орж ирсэн. За зарим сурагчид маань анх орж ирээд интернетийн ачааллаас болоод хурднаасаа болоод даалгавартаа орж ирж чадаагүй нэг цөөхөн сурагчид байгаа миний хичээлүүд. Тэгээ бүх сурагчдыг хийсэн үе багш даалгаврыг хаасны дараа эргээд нөө тухайн сурагчийн хийсэн даалгавраа хэрхэн гүйцэтгэсэн байсан гүйцэтгэлийг харж байна. За эхний даалгаврын хувьд болохоор за ер нь бүх сурагчид маань ороод координатуудаа олоод за эхний даалгаврыг болохоор өөрөөсөө 5 цагийн координатыг олоорой гэж хэлсэн байна. Тэгэхээр хүүхдүүд маань зөв хийчээд за оноогоо шинэ байршил гэсэн нэг сонгоохоор автоматар оноо маань нэмэгдээд хүүхд 5 гэсэн 5 оноо авчаад дараагийнхын даалгавар хийх байсан бол дараагийнх нь Pythagorean теорем байгаа. За энэхүү даалгавар дээр болохоор зарим хүүхдүүд маань 2 жижиг квадратыг дүрсээр бүрхсэн бол зарим сурагчид маань нэг том квадратыг дүрсээр бүрхсэн байна. За энэ даалгавраа хоёр өөр янзаар гүйцэтгсэн боловч үр дүн нь ижилхэн байгаа тийм ээ. За үүнийхээ үр дүн сурагчид маань Pythagorean теоремыг сэргээн баттгахж байгаа. За энэхүү даалгаврыг класс үүсгэн сурагчдаа сэтэлжүүлэн ажиллуулсан баг хичээл эхлэсэн байна. За дараагийн алхмын хувьд болохоор за даалгавраа гүйцэтгэсний дараагаар мөн багш эргэн Pythagorean теоремыг сануулгах зорилгоор за дүрсүүдийг тийм ээ. За катетуудын квадратуудын одоо бүрхсэн байгаа дүрсүүдийг зөөгөөд гипнозын квадратын талбайтай тэнцүү байна гэдгийг харуулж болж байна. За мөн энэ нь болохоор зөвхөн тэгшинцэгт гурвалж нэмт тийм ээ. Pythagorean теорем маань ярина. За гурвалжин маань яаж ингэж хөдлөх тохиолдолд тэгшинцэгт гурвалжин маань өөр одоо мохоо юм хурц өнцгтэй гурвалжин болохгүй байна тийм ээ. Энийг харуулж болно мөн одоо гипнозынхаа уртыг өөрчлөхөд талбай дүрсүүдийн маань талбай дагаад өөрчлөгдөж байна. За гих зэрэг жишээг сурагчдад харуулж болох байсан. Харуулсан. За дараачийн үйл ажиллагаа маань болохоор жаал хөөгээ цаасан шувууны уяаны уртыг олох даалгавар байсан. За жаал хөөгийн цаасан шувууны уяаны урт нь болохоор А-гаас Б зэрэг. За энэхүү уртыг хэрхэн олох вэ? За багш сэтэлжүүлээд мөн сэргээн санаад өмнө дасгалууд үзүүлсэн байсан болохоор хүүхдүүд Pythagorean теоремыг ашиглаад А, Б цэгүүдийн хоорондох зайг олчж байгаа. За эндээс Pythagorean теоремыг ашиглаад сурагчдаар өөрсдөө бодолоо хамтран ярилцаа олжвол А, Б-ийн маань урт нь 10-тай тэнцүү байна. За тэгвэл багш дараагийн үйл ажиллагаа нь болохоор даалгаврынхаа өгөгдлийг өөрчилсөн. За хэрвээ энэхүү цаасан шувууны одоо уяаны урт маань тэгшинцэгт координатын хавтгай дээр бай. За А цэг маань тэгшинцэгт координатын хавтгай О цэг буюу тэг тэнглэгдээ тэг цэгийн координаттай. За Б цэг нь болохоор 8 6 гэсэн цэгийн координаттай байна. За цэгүүд дээр өгөгдсөн байна тийм ээ урт ба хоёр цэгүүдийн хооронд. Тэгвэл энэхүү хоёр цэгийн хоорондох зайг хэрхэн олох вэ? За өмнөх Pythagorean теорем дээр хүүхдүүд бод дасгалаа хийсэн болохоор эргээд за Pythagorean теоремаа ашиглаад олж болох юм байна гэсэн санааг багшаас төрүүлээд өөрөөсөө гаргаад ирэхэд ярьчихж байгаа. За тэгвэл хэрхэн олох вэ гэсэн алхмууд нь болохоор дараалуулсан гаргаж ирсэн. За олохын тулд яах нь хэвтэй болон босоо гэрчмүүдийн хоорондох зайг олно. За тухайн хоёр цэгээ дайруулан OX болон OY тэнглэгүүдээ перпендикуляр байх чулуунуудыг татаад огтлцлын цэгийг тэмдэглээд үүссэн 90 градус тэгшинцэгт гурвалжныхаа хувьд бид нар катетууд нь олно. За катетуудын за босоо болон хэвтэй гэдэг зурган дээр гарч ирж байна. Катетуудыг хэрхэн олох вэ гэсэн. За эхлээд энэ чеклж ингэж харуулахаас өмнө хэрхэн олох вэ гэж сурагчдад тассан чинь сурагчид маань тэгшинцэгтийнхаа нэгжүүдийг тоолоод за 6 байна 8 байна гэх хэмжээтэй олсон. За тэгвэл өөрөөр яаж олох вэ гэдэг асуудлыг төвшүүлээд харуулсан чинь за босоо катетыг олохын тулд харгалзан Y координатуудаа хасчих юм байна. За хэвтэй катетыг олохын тулд харгалзан X координатуудаа хасаад хоорондох зай буюу уртуудыг олчихно. За тусынхаа катетыг бид нар олсон чинь за мэдээж дараагийн алхамд орон дараагийн алхам маань Pythagorean теорем ашиглаж болох юм байна.
Pythagorean теорем ашиглахын тулд гипнозын маань урт буюу А, Б цэгүүдийн хоорондох цай гарна. За А, Б цэгүүдийн хоорондох цай нь мөн адил 10-тай тэнцвэр байна. За үүн дээрээ тулгуурлаад багш тэгвэл дурын 2 цэг өгсөн байг энэ тохиолдолд 2 цэгийн хоорондох зайг хэрхэн олох вэ? За бүгдээр томьёогоо ерөнхий томьёогоо гаргаж ирсэн. За сурагчтайгаа ярилцаад томьёогоо гаргаж ирсэн. За А, Б цэгийн хоорондох зай нь квадрат язгуурын доор x2-оос гасах нь x1-ийн квадрат дээр нэмэх нь y2-оос гасах нь y1-ийн квадрат байна. За x1 x2 болон x-ийн 2 одоо ямар цэгүүдийн координат болгох эсвэл яагаад хасаад байгаа, яагаад квадрат зэрэг дэвшээдэд байгаа тийм ээ. Тухайн томьёог шууд өгөөд хүүхдүүдэд гэхээсээ илүү өөрсдөө ингээд бодлогыг бодоод гаргалгааг нь гаргуулад томьёогоо бид нэр өөрсдөө гаргаж ирсэн. За ингээд гаргаж ирснийхаа дараа багш ингээд дараагийн дасгал дээр дурын 2 цэг авч өгсөн. За дурын 2 цэгийг аваад энэхүү хоорондох 2 цэгийн хоорондох зайг хэрхэн олох вэ? За эргээд эхлээд багш сурагчдаар хийлгүүлээд өөрөөсөө томьёондоо олуулсны дараа эргээд энэхүү програм дээр тийм ээ үзүүлээд алхам дэс бүрээ дараалуулан үзүүлээд хоорондох зайг нь олж байгаа. За энэ дээр хамгийн гол одоо давуу тал нь юу байгаа юм бэ гэвэл тухайн ямар ч дурын 2 цэг байхад за тухайн өгөгдөл тийм ээ тухайн 2 4 цэгийн маань хоорондох зай нь цэгээсээ одоо шалтгаалаад хоорондох зайнууд нь өөр байнг гарч ирж байгаа. Тэдээ гарч ирсэн. За дараагийн үйл ажиллагаа маань за тэгшин зүгт координатыг хавтгаадах. За 3 орон цэгүүдийнх нь координат нь өгөгдсөн байгаа тохиолдолд тухайн гурвалжны периметрийг олох даалгавар. За тухайн гурвалжны периметрийг олохын тулд талуудын урт нь бидэнд хэрэгтэй. За талуудын уртаа олгосон чинь талуудын урт нь мэддэхгүй байна. Зөвхөн тухайн координат орон цэгүүдийн координат өгсөн юм тийм ээ. За энэ тохиолдолд бид нэр хэрхэн олох вэ? За тал тус бүрийнхаа уртыг олно тийм ээ. А, Б болон БЦ болон АЦ талуудын уртыг. За томьёондоо орлуулад олчихно. Олцсныхаа дараа багш эргүүд хүүхдүүдтэй явах нь. Эхлээд хүүхдүүд маань бодоод тэмдэг дээр бодоод хариугаа гаргасны дараа багш шалгаад хариуг нь гаргачих болно. За энэ тохиолдолд мөн гурвалжнаа өөрчилж болно тийм ээ. Энэхүү гурвалжин за зөвхөн А, Б цэгүүд нь байрандаа бай А цэгийн координатыг өөрчлөе. За дагаад юу өөрчлөгдөж байна вэ гэдгийг хүүхдүүдээр ажиглуулъя. За энэ дээр болохоор дагаад АЦ болон БЦ АЦ болон БА талуудын уртууд нь өөрчлөгдөж байна. Талуудын уртууд нь өөрчлөгдөн. Зөвхөн АЦ болон Б цэгүүд С болон А цэгүүд нь болохоор байрандаа байгаа учраас уртууд нь өөрчлөгдөхгүй байна. За гэх мэтлэн дурын гурвалжныг ингээ байгуулад сурагчдаар одоо периметрийг олох даалгаврыг гүйцэтгүүлсэн байгаа. За энэ дээр сурагчид маань за гурвалжны 3 талаа нэмээд периметр маань гарч ирж байна. Ингээд даалгаврыг дараалуулсан сурагчдаар хийлгүүлээд эргээд багш эндээс автоматар хариуг нь ингээд гаргуулад шалгаад явж болж ийсэн үр дүнгийн шууд харагдана. За дараагийн үйл ажиллагааны үед болохоор за энэ даалгаврыг сурагчдаар ерөнхийдөө хамтарч ажиллаад эргээд энэ даалгавраараа сурагчдаар GeoGebra ангийг үүсгээд ажилласан байна. За дурын 2 цэг өгдсөн байна. За тухайн цэгийн хоорондох зайнууд нь бид нар болох юм. За энэхүү даалгаврыг ажиллахад за 5-аас сөрөг 2-ын хоорондох зай хэд байх вэ? За олохын тулд бид нар хасч өгөн сөрөг 2-оос 5-ыг гаслаа. Сөрөг 7. За сурагчид маань сөрөг 7 гэсэн хариу өгнө. Сөрөг 7 байж болох уу? За ямар нэг хэрчмийн урт байгаа тийм ээ. Хэрчмийн уртыг сөрөг тоогоор илэрхийлэхгүй дандаа эрэг тоо байна. За мөн энэ дээр сайн ажиглавал тооны модуль гэж өгсөн байна тийм ээ. Тэгэхээр бид нар 7 гэсэн утгыг оруулвал танаас за тухайн утгыг тухайн сурагч зөв оруулсан байна. Гэт зөв утгаа оруулах тохиолдолд цаанаасаа автоматар зөв гэсэн бичиг гарч ирнэ. За дараагийн дасгалын үед сөрөг 7-оос сөрөг 3 гэхээр за 4 гэдэг бүгд сурагч утгаа орлууллаа зөв гэсэн хариу цаанаас гарч ирж байна. За тал тус бүрийнхаа уртуудыг олцсон, кадчийнхаа уртыг олцсон чи одоо цэгүүдийнхаа хоорондох зайг олъё. За томьёондоо шууд орлуулна. 7-гийн квадрат 49, 4-ийн квадрат 16. За хооронд нэмлээ.
39 дээр 16 нэмлээ. 50. За 65 гарах юм. За 65-аас квадрат язгуурын дор гарах хэрэгтэй. Квадрат язгуур 65-аас бүхэл тоо гарах уу? Бүхэл тоо гарахгүй байгаа учраас бид нар язгуурын дор бичих шаардлагатай байна тийм ээ. За тэгвэл язгуурын дор ашиглахдаа за доор байгаа оролтын гарыг ашиглаад язгуурын тэмдгийг ашиглаж болгоно. За язгуурын дор 65. За ингээд хийсэн тохиолдолд зөв маш сайн байна гэсэн бичиг гарч ирж байна. За энэхүү даалгаврыг сурагч хийчихэд ахаад өөр баттгаад дараагийн дасгалыг хийхэд бол ахаад шин цэг гэсэн үгс товчлуур дээр дараад за тухайн цэгийнхаа координатуудыг өөрчлөөд даалгаврыг гүйцэтгэж болно. За энэхүү даалгавраар мөн адил хичээлийнхаа төгсгөлд баттгал болгоод сурагчдаараа GeoGebra ангийн ахин үүсгэн ажиллуулсан байгаа. За ангийг үүсгэсэн байгаа бол хэвчээ харуулъя. За тодорхой хугацаанд багш хугацаа нэгэд өгсөн. За тэдийг хийсэн ч болох тэдийг хийгээ болно гэсэн хязгаар байхгүй тийм ээ. Тухайн сурагч хийж дуусаад дараагийн төвчлөрийг сонголоо. Дараагийн төвчлөр нь мэдээж өгөгдөл нь өөр гарч ирнэ. Тэгээд сурагч за багшийг хэлсэн хугацаа хүртэл ингээд давтаа сэргээн баттгаад хийгээд байснараа энэ нь болохоор давуу талтай байсан. За энэхүү илтгэлээ дүгнэлт болгон хэлээд за энэхүү хичээлийн хувьд болохоор сурагчдын идэвхтэй оролцоо эрс сайжирсан. За өмнөх удаад бид нөө захим хичээлүүдэд харьцуулахад сурагчид мик нэгээд за багшаа миний багш өөрөө за тэр сурагч хийж гин энэ сурагчид ямар асуудал гарсан тийм ээ. Нөө багш өөрөө цаг тухай бүртэн хянаад яваад байсан болохоор сурагчид хийчээд за даалгавраа гүйцэтгэгчлээ миний болж юу багшаа миний хараач гэд илүү идэвхтэй хичээл сайн оролцсон. За мөн сурагчид зөвхөн багш яриад байхад дэвтэр дээр тэмдэглээд аваад байна тийм ээ. За багш сурагч болгон дэвтэр дээр тэмдэглэж авч ийн үгүй юу тийм ээ. Тэр болгоныг багш сайн мэдгүй багш тухайн захим хичээлээр одоо компьютераар тэгвэл сурагчид маань давхар дэвтэр дээр тэмдэглэхээс гадна програм дээр өөрсдөө ажиллаад үр дүнгээ шууд хараад байснараа илүү сурагчдын сонирхлыг татсан байсан. За мөн бас нэг давуу тал нь сурагч болгонд өгөгдөл нь өөр байгаа тийм ээ. Хин нэгээс хуулна гэсэн шалтгаан одоо юу байхгүй. Нэг хин нэгнээс хуулж ин хин нэгтэй адилхан болно гэсэн юу тэгээ боломжууд гарч ирэхгүй гэхөө. Сурагч болгоны өгөгдөл нь өөр байдгаараа бас онцлогтой байгаа. За багшийн хувьд бол мэдээж багшийн ажлыг хөнгөвчлэн. За багш тухайн хичээл одоо зөвхөн энэ хичээлийн хувьд PowerPoint дээр хийлээ гэж бодоход тухайн дасгалыг сурагчд буюу алхам тус бүрээр харуулахын тулд анимашн бэлтэн тийм ээ. За 1-2 цагийн хувьд ингээ анимашн бэлтгээ слайдаа бэлтгэлээ дараагийн жишээг авахын тулд ахаад слайд бэлтэн ахаад анимашн өөрчилсөн. За тэгхгүйгээр энэхүү GeoGebra програм дээр динамикаар үзүүлсэн тийм ээ. Дурын ямар ч 2 цаг байж болно гэж үзүүлснээр багшид давуу байсан. За мөн багшийн хичээл битгэх цагийг хэмнэсэн. За багш тухайн ээлж хичээлдээ тохируулан одоо авч болох бэлэн материалуудыг за өөрөө хийгээд байхаас хийж болохоос гадна GeoGebra програмын дээр байгаа бэлэн материалуудыг Монгол болон гадаад хэл дээр авч одоо өөрийнхөө нэвтрэх хэрэг аккаунт дээр хувилан аваад дахин боловсруулад тухайн ээлжид хичээлдээ боловсруулж болно. Одоо дахин боловсруулна гэдэг нь гадаад хэл дээр байгаа материалуудыг аваад монгол хэл дээр болон өөрчлөөд дахин боловсруулж хичээлдээ ашиглах зэрэг олон давуу талтай байсан гэж үзэж байна. За ингээ өнөөдөр ихтгэл манд дууслаа. Анхаарал тавин сонссон та бүхэнд баярлалаа.